Баруун аймгийн CMT хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай ховд эко CMT үйлдвэр бүр ашиглалтанд орлоо. Тус үйлдвэр хоногт 1200-аас 1300 тонн CMT үйлдвэрлэж үйлдвэрсэн CMT задгаа болон 1 тонн 50 кг-аар савлаж эхэллээ. Ховд аймагт өнөөдрийн байдлаар CMT үнэ зах зээлийн үнээс 2 дахин өндөр үнэтэй дээр олдоц муу байгаа тул орон нутагтаа үйлдвэрлсэн CMT-г худалдан авах хүсэлт иргэдийн тоо цөөнгүй байна. Тиймээс эко CMT үйлдвэр иргэдтэй чанартай хямд CMT нийлүүлэхийн тулд туршилтад тохируулгын ажиллаа эрчимжүүлэн ажиллаж байна. За 2022 оны 10 сарын 11-ний өдөр чулуунчрын шугамаа ажиллуулж галаа асаасан байж байгаа. За мөн CMT-ний шугамаа бол 10 сарын 28-ны өдрөөс эхэлж CMT-ний шугал маань ажилд олж термээ ажиллуулж CMT үйлдвэрлэж эхэлсэн байж байгаа. За өчигдөр 11 сарын 2-ны өдөр эцсийн бүтээгдэхүүнийхээ савлгааг бид хийж эхэлсэн байж байгаа. 92.5 гэдэг бол бас өндөр даацын болон тусгай зориултын барилгад хэрэгэлдэг CMT маань эхний гаралтаараа гараад ирсэн нь бол маш их амжилттай зүйл байгаа. За ер нь цаашдаа бол усан төсвөртэй CMT. За мөн химийн бодисон төсвөртэй CMT-үүд гээд маш олон төрлийн CMT-г бол гарах боломжтой нь бол үүгээр харагдаж байгаамаа. Ер нь бол энэ аншийн хувьд бид өнөөдөр савлгаа хийж байгаа боловч өртгийн хувьд бол тооцож байна. За мэдээж Монголын зах зээл дээр Улаанбаатар зарагдж байгаа CMT байна. Ченжийн үнэ нэмэгдэл гэж байгаа. За мөн Улаанбаатараас энэ баруун бүсд орон нутагт ирэхэд бол тээврийн зардлын өртөг нэмэгдэнэ. За баруун бүсийн хэмжээнд бол бид тэр тээврийн зардал болон тэр ченжийн нэмэгдэл үнийг бол байхгүйгээр хэрэглэгчтэй шууд хүргэнэ гэж бодож байгаа. Үйлдвэр маань өнөөдрийн байдлаар бол нэг 200 орчим хүнтэй 2 ээлжээр ажиллаж байна. За биднээс бол туршилт тохируулах бүх юмаа горимд ортол 11 сарда бүрэн ажиллаад бүх юмаа горимд оруулаад зогсно. Ирэх хавраас бол 3 ээлжээр 300 гаруй хүн ажиллаж явах юм байна. 30 гаруй барилга байгууламжаас бүрдэх ховд эко CMT үйлдвэрийн ажил эхэлснээс хойш 5000 тонн CMT үйлдвэрлсэн байна. Цаашид CMT үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн туршилтаа тохируулгын ажлаа 12 сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна.